За сайн бацгааны өндөр мэндийг хүргэе. За тэгээд гэрэл зурагч юм уу юм нэг видео файл хийж болно. Тэгэхээр тухайн зүйлд маань байгаа байдлаас нь илүү гоё болгож өгөх юм бол өнгө оруулж өгдөг. За тэгээд та бүхэнд хэдин Photoshop-ийн action бэлдсэн байгаа. За энэ action маань яадаг вэ гэхээр тухайн зургийн маань болохоор өнгөнийх нь балансыг тохируулж өгдөг. Тэгэхээр энэ маань бол засвар биш. Засвар гэдэг маань юу яадаг вэ гэхээр за ийм зүйлүүдийг засвар гэдэг байгаа. Ийм биш. Тухайн зургийн маань өнгөний гормыг илүү гоё болгож өгдөг. За тэгээд хэлээ action-г бэлдсэн action дотор байгаа зүйлүүдийг сонирхъя. За vintage буюу дээрийн өнгөний мод имх болгож байна. За энд circle action гэж байна. За имх хөдөлтэй болж байна. За demand jaded гэдэг бас нэмэх болгож байна. За энэ хөдлөөр өнгө оруулж өгөх хэрэгтэй байгаа. Тэгээд өнгийг бол гараар бол оруулж өгдөг. Гэтэ анхлан суралцж байгаа хүмүүст ч юм уу ер нь дунд төвчний хүмүүст ч гэсэн бас нэлээд л хэцүү ойлгох санагдаад байдаг. Учир нь яг хүссэн өнгөө гаргана гэдэг бас л нэлээд ур чадвар шаарддаг юм болов уу гэж би ойлгодог. За тэгээд за өнөөдрийн хичээлээр бол ерөнхийдөө action татаж оруулаад тэгээд энэ өнгөнөөдөө оруулж хэвлээ үзье. За татах линк бол байрлуулсан баа. Medifair дээр байрлуулсан баа. Тэгээд татчих. За action маань энэ. За үнийг WinRAR-аар задлаад за ийм байдалтай байж байна. За үнийг copy. За миний ихтер монгол хэлтэй учраас суулгах гэж таарад байгаа шүү. Суулгах. За local C хэсэг. За чам дээр program files гэж байх хэвээр. Орлоо. Adobe. За Photoshop CS5 presents гэсэн фолдер руу action. За би өмнө нь хуулсан байгаа учраас ийм байрлал гэсэн үг. За ерөнхийдөө зам маань бол иймэрхүү байна. За та нарахтай бол 30-оор бит үйлдэл систем байгаа бол program files зүгээр 86-г шууд Adobe тэгээд Photoshop CS5 presents гэж ороод тэгээд action гэж орно. За ингээ орсон тохиолдолд хэлээ. Өнгө янзлаа. За 6 татад оруулаад ирсэн. За Windows гэж орно. За тэгээд action. За action гэхээр тухайн хийж байгаа үйлдэлийн маань үйлдэлийг бичиж авдаг нэгэн хэрэгсэл байгаа. За тэгээд хүмүүсийн бэлдсэн одоо өнгөний гормод гэсэн үг байгаа. За тэгээд энд нэг жижигхэн төвчлөрөд арчие. За тэгээд эндээс хэдүүлээ action-ийнхаа нэрийг харчих болно. За жишээ нь бид нар Lama action set by wings of the hero гэсэн мэт юм уу. За үнийг эндээс л гэх. Lama. За энэ үжин. За ороод ирлээ. За энэ ерөөхдөө ямар нэгэн байдлаар өнгөний модыг хөрчлөөгүй зураг байгаа. За энэ дээр сонголоо. За play гэдэг төвчлөрөнд дарлаа. За зураг маань юм болж байна тийм үү? За иймэрхүү байдлаар зургандаа өнгө оруулна. За тэгээд маш олон за үнийг Ctrl Z гэж өөр гормнууд байгаа. За retro vintage гэж энийг хөдөл үзье. За эднэр бол одоохондоо хэрэггүй устгах. За pink and red за үнийг үзье. Дарлаа. Play. Окей. За энэ нөгөө ямар төглүүд ашиглаж байгаа нь ерөөдөө харагдаж байна. Окей. За нэг иймэрхүү болж байна. За иймэрхүү маягаар бусад өнгө оруулж байгаа акшнуудад туршиж үзээрэй. За тэгээд энэ өнгөний гормыг янзлна гэдэг нь бол тухайн нар салхи ч юм уу. За тэгээд сүйдэр мүдэр ч юм уу тухайн байдлаас болоод зураг маань өнгө маань бас жоохон алдагддаг. За тэгээд үүнийг иймэрхүү Photoshop-ийн аргаар ч юм уу компьютер графикийн аргаар хүмүүс янзалдаг байгаа. За Photoshop CS5-д болохоор ерөөдөө ингэж ашиглахгүй мөртлөө үнд ийм байдаг. Photography гэсэн профайл үүсгдэг. За үүнд болохоор өнгө оруулдаг үндсэн төсвүүд манд ороод ирж байгаа. За үүнээс та мөн гараараа яг тааруулаад хийсэн ч болцоотой. Layer-гээд орчие. За энийг хасаад ингэчээ.
За эдгээрийг төр зургийн группт оруулчих. За жишээ нь энэ зурган дээр одоо өнгөний гормонд харуулж өгч болно. Одоо жоо харуулж байна. За өнгийн дахин жоо шардаа болгоод өгье. За иймэрхүү маягаар тааруулна. За энд болохоор маш олон хэсгүүд байгаа. Үүнийг дараагийн хичээл дээр та бүхэндээ өөрийнхөө ойлголтоор та бүхэнд хүргэх болно. За ямар ч экшнуудаа татж аваад тэгээд юун төрөнд өөрсдөө зургийг гоё болгоорой. Тэгээд яг одоо Facebook, Twitter гэж маш олон нийтийн харилцах сайтууд дээр зургуудаа бас шууд тавьчих бас жоохон юугүй тийм болохоор энэ аргагаар оруулж авна. За баярлалаа.